ажиллагаа хийж байгаа, хувийн ажиллага дээр цагаа авж байгаа, Instagram-аа ажиллуулж байгаа. Тэгэхээр Instagram руу маань бичээд ороод ирээрэй. Би хөдрөө бэлдээд байж. Хай. Тэгэхээр хоньны ордны улирал явж гин, гадаад улаарж гин, хавар болж гин. Гэхдээ яг энэ үед, энэ цаг мөчид би яг хайр дурлалын талаар ярмаар байна. Үнэхээр ярмаар байна. Яг Instagram дээр санал асуулга авахд бол ихэнх нь угаасаа яг хайр дурлал, эсвэл өнгөрсний хүн гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсээ үзүүлмээр байгаа боловч миний хувьд та нарт арай өөр зүйлийг харж өгмөр байна. Арай өөр. Яг хайр дурлалын сэдвээ мэдээж хэрэг хийн. Би ерөөсөө ингээд дорд үзээгүй шүү заяа. Гэхдээ нэг юм миний мууд болохоор одоо арай өөр зүйл төр байгаад байна гэх юм уу. Хоньны ордны улирал дуустал гэж явъя. Хоньны ордны улирал 4 сарын 20-нд дуусна тийм үү. 4 сарын 20-ыг дуустал бид бүхний амьдралд ямар чухал зүйл тохиолдох вэ? Тэр хүртэл, тэр хугацаанд. За энэ хугацаанд тохиолдох ад завшаан юу байх вэ? Бас алдаж болохгүй алтан боломж нь юу байх вэ? Тэр талаас нь харж өгье гэж бодлоо. Тэгээ юм чамд удахгүй ирж байгаа энэ азтай тохиол эсвэл ингээ нэг юм алдаж болохгүй тэр боломж чам руу ингээ ертөнц явуулаад байгаа нэг тэр дохио тэр зүйл яг юу байх вэ? Яг энэ болохоор яг та нарын амьдралын айлч салбар дээр тохиолж болно. Ажил карьер дээр тохиолдож болно. Хувь хүний хөгжил дээр тохиолдож болно. Хайр дурлалын амьдрал дээр ч тохиолдож болно. Тийм болохоор I don't know, this is so interesting. Тэгэхээр яг 4 сард гэж би төлөвлөж байсан бичлэгээ ингээд хийхгүй ингээд назгаарч явсаар хагаад одоо 4 сар бараг л зарим салд ороогүй. Гэхдээ л ингээд агуу богино хугацаа үлдээсэн учраас гимшээд тэгээд 4 сарын 20-ыг дуустал гэхээр чин хоньны ордны улиралдаа багтаагаад ядаж ийм бичлэгээ оруулъя гэж бодлоо. Тэгэхээр you guys анзаарч байна уу? Би ер нь бол ингээд уншлагаа хийхээ өмнө л нэлээд яплан гэхээр нэлээд юм ярин чалчин. Тэгэхээр миний чалчхыг сонсомооргүй байвал get out. Яг гэвэл би ингээ мэрэгдэрэг ч гэсэн чалчаад байдаг байхгүй. Ер нь миний ингээ ярианы хэв маяг яг хэлбэр ийм учраас энэ одоо гол юм дорохгүй юу яриа одоо явчих. Яс ядаргатай ярьдаг байх юм бэ гэж бодож байвал. Ингээд YouTube руу оронгууд зөндөө ингээд зөвхөн хүзрлэгөө ингэж харуулад хүзрөө тайлбарлаад явцсан байгаа видеонууд зөндөө байгаа штэ. Тийм учраас миний мэрэг, миний хийж байгаа мэрэг яг юугаараа ингээ онцгойроод юугаараа ялгарах боломжтой вэ гэхлээр хөнгөн мэргийг айгуу ийм гоё entertainment тал руу нь эргүүлээд арай нэг ийм хөнгөн болоход надад айгуу гоё байд юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Тийм учраас тэр талаас нь илүү хүлээж аваасаа гэсэндээ би яг мэргээ ингэж хийдгийг. Энэ ер нь аль нэлийн юм characterized буюу нэг юм энэ сувг дээр маань илүү юм характер, нэг хүний характер илүү давмгаалж орж ирнэ. Яалтчгүй. Тэгээд тийм учраас энэ бол нэлийн юм албан ёсны зөвхөн тараат гэдэг сувг биш. Бас юм олон төрлийн сэдвийг ингэж хамарсан, хам чимж ярьсан ийм сувг байх болно. Тийм болохоор enjoy it with me. Тэгээд өнөөдөр бол би арай нэг тийм witchy, you know, тэр vibe дээр байна. Black нэг ийм цамцмсэл. За илүү. Юу болоод байна гинэ? За. Тэ нэг ламагаас нэг юмжир долмын тэр бичлэг санагдаад. Бас нэг лаа асаач. Иш энэ лаа асаад юу яах вэ энэ гэдэг шиг. Тэр санаад ороод бах. Тэгээ урал маань нэлээд тод ийм хүрээ мөрөтэй байгаа учраас you know, am I giving? За ерөнхийдөө тийм байна да. Тэгээд мэрэг рүү орохын өмнө олон юм чалчмаар байсан чи би энийг бас тусдаа бичлэг болгоё гэж бодож байна. Арай өөр сэдвтэй, арай өөр тий
Нэгдүгээр группыг сонгож байгаа хүмүүс хай мэрэгдээ тавтай морил. За тэгэхээр би та нарт та бүхний ерөнхийдөө голлох сэдв юу байх вэ те энэ хугацаанд хоньны ордны улирлыг дуустал яг та ер нь бол амьдралд чинь нэлээ ингээд хүчтэй байр суурь эзлэх сэдв яг юу байх вэ гэдгийг нь харсан баггүй. Тэгэнгუთ та нарт нэг юм жоохон хангалтгүй мэдрэмж төрж эхэлнэ. Одоо өөрийн чинь ялангуяа одоо өөрийн чинь байгаа байдал өөр дээр нэлээ юм хангалтгүй байгаа байдал те нэлээ өөртөө жоохон сэтгэл дундуур байх магадлал өндөр байх болно энэ хугацаанд. За тэгэхээр энийг би илүү юу гэж харж байгаа вэ гэхээр чадварын хувьд. За тайлбарлах чинь амар олон ийм жишээнүүд зэрэг орж ирээд тэгээд эдгээр чинь ингээ зэрэг орж ирэхээр буцаад зэрэг гараа авчдаг байхгүй. Тэгээд гялс нэг нь бариад аваадах юм. Тэгээд магадгүй та ингээл би энэ их сургуульд орох юмсан эсвэл би ийм ажилд орох юмсан ийм хийх юмсан тий тэгэнгუთ надад нэг ийм чадвар дутагдаад ах юм нэг ийм компьютерийн скил дутагдаад ах юм эсвэл гадаад хэлний скил айгу дутагдаад ах юм гэдэг ч юм уу тий нэг иймэрхүү байдлаар та нар нэг юм өөрөө өөрийнхөө юм нөгөө чадвар чансаа тий одоо ингээл хүмүүс чинь янз янзаар өөртөө хөгжүүлж байгаа тэр хөгжил та нарт ингээд өөрсдийн чинь хувьд нэлийн юм дутмаг санагдаж эхэлнэ. Тэгээд дутмаг санагдаад эхлэхээр нэг юм ерөөсөө сурыг, ерөөсөө хийж эхлэе, ерөөсөө би энэ чадварыг эзэмшиж гэж нэг юм одоо айгүй хүчтэй бодож эхлэх бөгөөд энэс айгүй их юу үйл хөдлөл ихтэй гэх юм уу тэр зүйлийнхээ төлөө одоо би гадаад хэл сурна гэд тавьсан байх юм бол гадаад хэлээ сурахын төлөө ингээд сургалтанд явж эхэлдэг ч юм уу те бүр юм үйл хөдлөл энэ сэдв чинь нэлээ юм актив буюу идэвхтэй байх магадлалтай ч гэж юу нь бол идэвхтэй байхаар харагдаж байна. За тэгээд та бүхэн нэлээ юм суралцах хүсэл эрмэлзэлтэй нэг юм шинэхэн зүйл рүү ороод шинээр өөрийгөө ингээ хөгжүүлээд шинэ юм чадварыг эзэмших гээд явж байгаа хүмүүс учраас маш юм ирч хүчтэй залуу энерги та бүхэнд одоо юм хоньны ордны улиралд нэлээд ингэж цуглахаар харагдаж байна. За тэгэхээр энэ хугацаанд анхаарах зүйл болон азтай тохиол юу байх вэ? Энэ алдаж болохгүй боломж нь юу байх вэ гэдгийг харъя. За тэгэхээр суралцаад хөгжөөд хөгжин цэцгэлээ тий өөрийнхөө хувийн карьерийг хөөгөөд явах гэж байгаа таны хувьд анхаарах шаардлагатай зүйлтэй анхааралтай авах шаардлагатай зүйл нь болохоор айгүй wants-тай хөзрүүд гарч ирж байгаа гэхлээр одоо want гэдэг нь ийм асан ирмэлзэлтэй асан ирмэлзлийг илэрхийлж байдаг байхгүй. Тэгэнгუთ ингээд асаад ингээд унтарчих магадлал маш өндөртэй. За тэгээ яг юунаас болж унтрах вэ гэхлээр нэг юм ар гэрээс жоохон дэмжлэггүй байх. За I understand you guys so much. Би та бүхнийг ингээд маш их ойлгож байна. Ингээд яг юм залуу ирч хүчээр залуу хүний ингээд мөрөөдлөөр урагшаага ингээд юу ч хамаагүй хийгээд юу ч хамаагүй сураад мэдээд таниад явахыг хүсэж байгаа энэ хүсэл эрмэлзлийг юу хамгийн хундраадаг вэ гэхээр юм миний арт хүмүүс байгаа штэ. Манай гэр бүлийнхэн байгаа штэ. Тэ? Тэр хүмүүсийг бол буруутгаагүй. Гэхдээ тэр хүмүүс биднээс хариуцлага нэхэд эхлүүл танаас хариуцлага нэхэд эхлүүл та дарамтанд орж эхлэн тийм үү? Нэг юм зүгээр тэр хүмүүс чамайг дарамтлая гэж бодоагүйсэн та өөрөө дарамтанд орё гэж бодоагүй байсан ч хамаагүй ийм дарамтлагдаад эхэлдэг. Нэг юм угаасаа яг ийм цаана нэг юм сэв үлдчихдэг штэ. Тэгээд тэрнээс болоод нэлээд бууж өгөхгүй байх магадлалтай. Тийм учраас сахиусууд нь тэрэн дээрээ анхаараа үгүй энэ маш чухал. Ингэж өөрийгөө хөгжүүлнэ гэдэг нь маш чухал. Суралцна гэдэг нь маш чухал. Таны хувьд. Тэгж яхад энийг ингээд нэг юм
гэртэй холбоотой зүйлээр тасалж болохгүй гэсэн үг. Тэгээд ялчгүй нэг юм жоохон шудраг бус санагдаж эхэлнэ гэж байгаа байхгүй юу? Угаасаа л тэгэл айгүй шудраг бус санагддаг л тест бүгд нь л тэгж санагддаг ингээл нэг юм араас залгаагаад байгаа ингээл араас татаад чангаагаад байгаа мэдрэмж амар өндөр мэдрэгдээд байна. Тэгэхээр та бүхэн маань те гэр бүлдээ нэлээд хэрэгтэй хүн байж болно. Та бүхэн гэр бүлийнхэндээ нэлээд чухал үүрэгтэй хүн байж болно. Тэлээгээд өөрийгөө золиослж болохгүй. Би сурнаа. Би ингэнэ, тэгнэ. Хэл хязгаараа тавилаа. Би ингэн гэсэн бол ингэн, тэгнэ гэсэн бол тэгнэ. Тэгэхээр миний бас энэ хэрэгцээг хүндэтгэ. Ингээд сайхан хэл хязгаараа тавиад та бас өөрийнхөө яг энэ хүсэж байгаа чин сэтгэлээсээ ингээд суралцаж хөгжихийг хүсэж байгаа энэ мэдрэмжээ хүндлээд те түүнийхээ төлөө ингээд хичээгээд эхлэхээр бусад хүмүүс аяанда заа гэл бас тантай адилхан хүндлээд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ бас тантай бас холбоотой шүү нэлээ. Бүх юм тантай холбоотой. Тэгэхээр Page of Swords бол бүр 2-2 удаа гарч ирж байгаа нь бол Okay, chill. I understand you. Okay. Суралцмаар and хөгжмөр and хэлмээр. I understand you. Одоо үйлдэлээ аа. Бас нэлээд committed бол гэж байгаа байхгүй. Committed гэхээр одоо яг энэ зүйлийнхээ төлөө араас нь явнаа гэд асах хэрэгтэй. Асаад шууд унтардаг биш. Тэ? Удаан хугацаанд яаж хэрхэн тэр галаа унтрахгүй байлгах вэ гэдэг дээр анхаарна гэсэн үг. Тэгэхээр байнга өрдөөд байна гэж байхгүй. Тэгвэл ингээ хамаг төлшөө дуусгач штэ. Тэгэд энэ дээр бас айгүй ухаантай ажиллах хэрэгтэй. Тэгэд айгүй шудраг бас санагдаж байгаа юмнууд тохиолдно те таныг хоригилж байгаа, таныг хоош нь татаад байгаа тийм зүйлс бол тохиолдно. Тэгэхээр энэ зүйлс дээр яг шантрахгүй байх те гэл ямар нэг юм хийч гэл болгохгүй л бүтээх гэл явж байгаа хүмүүс энд ингээ харагдаад байгаа байхгүй юу? Тэнгуут л гэр бүл магадгүй гэрэлцсэн хүмүүс байгаа л гэрлэлт. Энэ талаас бас анхаарах шаардлагатай зүйлс байна. За тэгээд одоо болохоор яг алдаж болохгүй боломж юу вэ? Та бүхний хувьд нэг боломж гарч ирж байна. Нэг боломж нь яг юу байх вэ гэхээр за та нарыг бол ингээд айгүй хэл хязгаараа тавьж чаддаггүй те байнгын эргэн тойрныхандаа тусалж яадаг, байнгын эргэн тойрныхандаа анхаарал халамж тавьж яадаг, тавих ёстой гэж угаасаа боддог те тийм хүмүүс байгаа нь бол харагдаж байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг ашиглаад, энэ боломжийг ашиглаад та бүхэн яах боломжтой байна вэ гэхээр за одоо болно. Би одоо өөртөө анхаарья. Би та нарт хангалттай хөгсөн. Хөө энэ ингээд this actually looks so good, you know. Энэ тал ингээд энэ шар энэ тал ингээд нэлийн цэнхэр харагдж байгаа. Вау. Надад гэрэл байхгүй ч гэсэн би гэрэлтэй юм шиг харагдаж байна. Та бүхэн маань хэл хязгаараа тавьж мэддэггүй. Энэ бол яг үнэн зүйл. Би өөрийнхөө дотор төрж байгаа мэдрэмжээ хэлэхээс айдаг. Энэ бол одоо ихэнх хүмүүст л юм одоо юм айдас тэ энэ зүйл байгаа, надад ч байсан байгаа тэ. Тэгэхээр энэ зүйлтэйгээ энэ айдастайгаа нүүр тулах цаг чинь ирсэн байна. Үгүй гэж хэлэх цаг ирсэн байна. Одоо би өөртөө анхаармаар байна гэж хэлэх цаг ирсэн байна. Grow and expand буюу хүрээгээ тэлэх, өөрийн мэдлэгийн цар хүрээгээ тэлэх, өөрийн одоо байгаагаас илүү болох, өсөж хөгжих,
Тэр цаг маань ирсэн байна. Тийм учраас энэ цагаа далимдуулаад сургалтанд явж байгаагаа далимдуулаад ямар нэг юм сурж байгаагаа далимдуулаад ар гэрийн асуудалд одоо надгүйгээр нэг учраа олчих. Одоо би хангалттай хошоогоод ирсэн. Хангалттай хичээсэн та бүхний төлөө те хангалттай юм хийсэн. Одоо надгүйгээр учраа олчихоо гэд нэг хэлэх цаг ирсэн байна гэсэн үг. Тэгэхээр хитрхи зөөлөн, хитрхи уян зөөлөн байдлаа одоо жоохон хумаад энерги юм дотгошоо чиглэл рүү оруулах цаг ирсэн байна гэсэн үг. За тэгэхээр энэ бол та бүхний хувьд бүр боломж болж орж ирж байгаа гэдгийг битгий мартаарай. Энэ бол жоохон хэцүү те айцтайгаа нүүр тулна болно гэж жоохон хэцүү юм сонсож байгаа боловч энэ бол боломж юм аа. Тэ энэний дараагаас та нарт дахиад өшөө юм хий гэхэд илүү асуудалгүй, илүү амархан мэдрэмж төрнө. Тэгэхээр who knows? Амжилт хүсье. Боломжоо атгаад аваарай. Ерөөсөө алдчихлахгүй шүү. Атгаад л ав. Тэгээд өөрийнхөө төлөө яв, урагшил. Та бүхэнд мотивац ч юм байна. Хүсэл эрмэлзэл ч юм байна. Тэ? Чадвар ч байна. Ганцхан урагшлал үлдсэн байна. Өөрийнхөө төлөө дуурхал үлдсэн байна. Амжилт хүсье. 2 дугаар группийн мэрэгдээ тавтай морил та бүхний мэрэгдээр юу гарч ирж байгаа вэ гэхлээр юу бууж ирж байгаа вэ гэхлээр 20-ны өдрийг ер нь дуустал таны амьдралд голчлон одоо байх сэдв бол ялцчгүй гадаад улс оронтой холбоотой сэдв байх болно. За гадаад улс оронтой холбоотой биш юмаа гэхэд бас л нэг тийм өсөлт дэвшилт те ээж дэшээ явах гэсэн, суралцах гэсэн, ажиллах гэсэн те нэг тийм холын төлөвлөгөө гэдэг ч юм уу. Нилээдгүй хугацааг зарцуулах зүйлийнхээ талаар төлөвлөж энэ одоо сарыг бол нилээдийг ер нь бол өнгөрүүлэх шинжтэй. За тэгэхээр энэ хугацаанд таны байх байдал бол яг ямар хөө байх вэ гэхлээр та өөрөө бол нилээд юм эргэлцсэн хоёр шийдвэр дээр эргэлцэн. Ер нь бол хоёроос илүү ч гэж магадгүй. Гэхдээ хоёр шийдвэр дээр бол батны эргэлцэн. Тэг эргэлзэж тэнгэлцэж байгаагаасаа болоод өөрөө өөртөө итгэхэ болно. Яг юу хүсэж байгаа юм болоо би? Би яг юу хийхийг хүсэж байгаа юм болоо? Яахыг хүсэж байгаа юм болоо? Тэрийг мэдхэ болно. Би үнэхээр гадагшаа явмаар байгаа юм уу, ямаргүй байгаа юм уу? Би эндээ баймаар байгаа юм уу, үгүй юм уу? Энэ тал дээр бол нилээдгүй сэтгэл санаа зовнин, стресст нь энэ бол байх зүйл харагдаж байна. Энэ одоо 4 сарын 21 дуустал бол таны амьдралд нилээн зөнхлөх гээд байгаа байдал харагдаж байна. За энэ бол магадгүй бас анхааруулга олж орж ирж магадгүй хитрхи их эргэлзээ тэнгэлзээний дунд та хоёр сонголтын аль нэгийг сонгож чадахгүй байсаар байтал өөртөө итгэхгүй, өөрийнхөө зүүн совинд итгэхгүй байсараа байтал улмал тэр энерги рүүгээ шигдэх гээд магадгүй. За тэгэхээр мөн за энэ гадаад улс оронтой холбоотой эсвэл суралцахтай холбоотой, хөгжихтэй холбоотой энэ асуудал дээр оролцоотой байх нэг эмэгтэй хүн байна. Нилээдгүй оролцоотой байх эмэгтэй хүн байна. За магадгүй таны ээж гэж магадгүй эсвэл та өөрөө эмэгтэй бол та өөрөө ч гэж магадгүй. Энд бол тэгээд зааж зөвлөдөгч байна уу, инг тэг гэж хэлдэгч байна уу? Энэ хүний нөлөө бол энэ хугацаанд бол нилээдгүй таны амьдралд бол нөлөөтэй байх хандлагатай. Энэ хугацаанд бол нилээдгүй та хоёр уулзна, ярилцсан, тэ? Хүзүү сэрээрээ холбогдно. Тий. Тэгэхээр энэ эмэгтэй бол нилээн бас хурц ширүүн хил амтай бас хилээ тавьчдаг. Нилээн зоригтой. За нөгөө талаараа бас жоохон юм хүйтэн хүндээ ижilж болно. Нилээн албаны байгааг бодоход те магадгүй бас багш чинь бас юм агентлагийн зоочлагч ихч мэгч байдаг ч юм уу те. Тийм байх магадлалтай. За
Тэгээд боломж гэвэл аз завшаан гэвэл боломж гэвэл та бүхний хувьд ийм гоё өдрүүд гарч ирсэн. Үнэхээр яг чин сэтгэлийн зорилгоо олох, чин сэтгэлийн зорилгоо ойлгосныхоо дараа түүнийхээ араас явах. Тэгээд энэ өөрөө чинь яг жинхнээсээ хүсэж байгаа зүйл те аль нь ч хийж болно шүү дээ. Өөрийнхөө яг юм дотоод руу өнгөгөөд яг яамар байгаа нь те тэг өөртөө одоо ярилцсан шүү дээ. Нүүр тулна шүү дээ. Чи яг ямар байгаа юм бэ? Тэ? Тэнгуут удаас чинь хэлнэ шүү дээ. Би яг үндэ ингмээр байгаа ч гэсэн би айгаад байна. Би айгаад байгаа болохоор би эргэлзээд байгаамаа. Би айгаад байгаа болохоор би өөртөө итгэхгүй байгаамаа. Тэгвэл хоёулаа ингээ айхаа болёо. Яг өөрийнхөө хийхийг хүсэж байгаа юм аа л хий. Тэ? Бусад хүмүүсийн яг чи ингүүл зөв, тэгвэл зөв гэж бас хэтэрхий энэ хүний энергийг оруулахгүй байвал зүгээр. Энэ хүн бас ингээ хэтэрхий халдаж орж ирээд үг хэлээрээ те ингүүл зөв, ингүүл буруу. Ер нь ийм байдгийн штэ миний дөө. Тийм ихч нар санаанд ороод байна яалтчгүй. Тийм хүн гараад ирж магадгүй. Тийм учраас хамгийн түрүүнд өөрийгөө ойлгоно, өөрийнхөө чин сэтгэлийн зорилгыг ойлгоно. Тэгээ ойлгосныхоо дараа тэр зүйлтэйгээ холбоотой сайн мэдээ хүлээж авах нэ. Энэ эргэлзээтэй тэнглэлзээтэй нөхцөл байдлаас салах нь. За магадгүй тэгээд визэнд материалаа өгчүүд хүлээж исэн бол тэрнтэй холбоотой сайн мэдээ ирэх магадлалтай. За заавал тэрнтэй холбоотой биш юмаа гэхэд яг таны өөрөө чинь хийхийг хүсэж байгаа, байхыг хүсэж байгаа газартаа та байна. Хийхийг хүсэж байгаа зүйл дээрээ сайн мэдээ хүлээж авна гэсэн үг. Тэгэхээр энэ бол таны хувьд боломж, аз завшаан. За тэгээд ер нь бол энэс цаашаа хэлэх зүйл орж ирэхгүй байна. Тэгээд тийм учраас мэргэн бүрэн болсон байна гэж үзэж болно. Тэгээд үйл хэрэгтний амжилтыг хүсье. Өөртөө өнгөгөөрөө өөртөө ярилцаараа юу хүсэж байгаагаа. Чи л чамд үнэн юм хэлж чадна. Тэгээ ингээд зөв гэж бодсон зүйлийг гаднаас биш дотроосоо хайгаарай. Баяртай амжилт хүсье. За улмал харанхуй болж эхэлж байна. Өрөө маань гэрэл гэгээ улмал бүдгэрч байна. Тэгэхээр I think ер нь бол ийм орчин бол бүрдээд байна гэж би үзээд байгаа байхгүй юу? Улмал нэг юм мэдгүй нэг юм spiritual нөхцөл байдал маань улмал гоёор ингэж үсэж байгаа юм болов гэж би бодож байна. Тэгээ би лагаа солиё гэж бодсон. Тэгэхгүй миний лаа яг дуусаад унтрлаа. Тэгээ лагаа солиод мэдээлэлээ шинжилээд group number 3. Хөдрийн хувьд та бүхний одоо хоньны ордны улирлын ерөнхий нэрийг ерөнхий сэдв чухалч амьдралд чинь нэг юм чухал байр суурийг эзлэх сэдв яг ямар сэдв байх вэ гэхээр маргаан тэмцэл зөрчил хэрвээ байгаа бол одоо амьдралд нь тэр маргаантай холбоотой асуудал шийдэгдэх гээд байгаа харагдаж байна. Ер нь бол шийдэгдэнэ. Энэ бол энэ улирал танд ингээд ямар боломж өгж байгаа вэ гэхээр энэ асуудлаа шийдээд дараа нь шинээр мотивацтай болох, шинээр хүсэл эрмэлзэлтэй болох. Энэ асуудал нь яг ямар асуудал байж болох вэ гэхээр өөртөө зөрчилдөж болно л доо. Заавал хинэгэнтэй гэхгүй. Үнэхээр одоо нэг асуудал байлаа. Тэрэн дээр ингээл үг газар гээхгүй ингээл үгүй наа чи юм байдин тийм байдин би тийм байлгамаар байна гэл одоо зөрчилдөөл хэлээ, тэмцэлтэй хэлээ, арсалтаа. За тэмцэлдэж арсалтаж эцэст нь та юу харах вэ гэхээр энэ чинь надаас болцсон юм биш үү? Энэ юу надтай холбоотой асуудал байсан биш үү? Би ингээ бусад хүмүүсээс л
Хайгаад гэсэн чинь энэ чинь миний асуудал байсан биз дээ гэж ойлгох. Юмыг арай шинэ өнцгөр харж эхлэх. Тэ? Энэ бол танд өгж байгаа боломж. Нэг юм одоо эхлүүлсэн, нэг юмнээс суурийг тавьсан. За энэ бол харилцаач байж болно. Нэг хүнтэй юм харилцаатай байлаа. Тэр хүнтэйгээ бараг тэ ер нь бол суурай тавьсан. Бинийгээ таниад мэдсэн. Харилцааны ихэнх үе шат эхэлж байна. Тэгж яхад энэ нөгөө хүнтэйгээ тэмцэлдээд эхэлсэн, тэгээ маргалдаад эхэлсэн гэдэг ч юм уу. Энэ бол харилцааны асуудал байж байгаа харагдаж байна. Тэгээд бусад хүнтэй ингээд харилцаан дээр асуудалтай байгаад байгаа нь яг үнэндээ өөртөөгөө харилцаан дээр нэлээд асуудалтай байсан юм байна гэдгийг ойлгож байгаагаар таны хоньны орны уйлрал ерөнхийдөө нэлээд дүүрж байгаа тий харагдаж байна. Тэгээд боломж бол мэдээж хэрэг ойлгомжтой page of wands байна. Энэ зүйлээр би хязгаарлагдахгүй юм байна гэдэг ч юм уу тий. Нэг ухаарл болох юмыг асуудлыг арай өөр өнцгөөс харах. Тэгээд нэг одоо харилцаа босгочлоо, нэг юм босгочлоо. За нэг бизнес эхлүүлчлээ. Тэрнийхээ суурийг тавьчлаа. За эсвэл за нэг юмд бас ингээл тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад босгоод ирлээ нэг юм. Тэр босгоцсон байгаа юмда хорогдох, тэр босгоцсон байгаа юмаа орхиж явж чадахгүйгээс болоод тэр зүйлээ хамгаалах гэж хитрхи хичээх. Тэ? Энэ бас байж болно. Тэгэхээр хоньны ордны уйлрал бол танд нилээд тэ хязгаарлагдахгүй шүү. Нэг юмд хангалттай цаг хугацаагаа зарцуулсан байлаа гэд тэр зүйлээрээ чи хязгаарлагдахгүй шүү гэдгийг бас ойлгуулах гэж хичээх болно гэж харагдаж байна. Ерөнхий тийм энерги давмгаалж байна. Тэгээд та энэ зүйл дээр би хязгаарлагдахгүй юм биш үү гэж бодож эхэлснийхээ дараа илүү урам зоригтой болох, илүү хүсэл эрмэлзлээ сонсох, өөрийнхөө те юу хэмээр байгаагаа илүү бодож эхлэх. Тэр зүйлийнхээ төлөө үйлдэл авч эхлэх. Ийм боломж танд байна. Ийм аз завшаантай үйл явдал танд тохиолдох боломжтой. За тэгээ би илүү дэлгэрүүлэх гэж үзье. За тэгээд яг өөртөөгөө холбогдох гэж байдаг штэ. Хүн нилээн юм өөрөөсөө тасарсан, өөрийнхөө хийх ёсгүй юм хийгээ яваад идэг хүмүүс л байгаа. Тэгэхээр хүмүүс бол ерөнхийдөө ихвчлэн яг тиймэрхүү байдаг л та. Гэхдээ энэ уйлрал танд ямар боломжийг өгж байгаа вэ гэхээр яг өөрийнхөө оригинал хувилбартай холбогдох. Яг өөрийнхөө яг жинхэнэ хүсэл эрмэлзэлтэй холбогдох. Жинхэнэ хиймээр байгаа юмтайгаа холбогдох. Тэ? Жинхэнэ юу хиймээр байгаа, юу бүтээмээр байгаа. Тэр хүсэл эрмэлзэлтэйгээ холбогдох боломж гарч ирж байгаас гадна union гэхээр би бол өөртөөгөө холбогдох, дахин холбогдох гэж ойлгож байна. Гэхдээ магадгүй энэ ч бас хүнтэй харилцаатай холбоотой асуудлууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүнтэйгээ эвлэрэх гэдэг ч юм уу те дахин ингэж холбогдох, дахин эргэн уучраа олох боломж байна гэж харж болно. За тэгээд independence буюу зоригтой байх, гал эрмэлзэлтэй байх боломж байна. За та ямар нэгэн зүйл ойлгоно тийм үү? За би чи ийм хүн юм биш те, би ингэмээр байгаа юм биш те гэдгээ маш сайн ойлгосны дараа өмнө тэр нөгөө нэг муудалцсан байсан хүнтэйгээ эвлэрэх юм байна гэж ойлгож байвал эвлэрч болно. Хэрвээ үгүй юм байна гэх юм бол та илүү бие даасан болох independent буюу өөрөөрөө байх. Тэ өөртөөгөө нэгдээд өөртөөгөө ингэж явах болно гэж гарч ирж байгаа. Тэгэхээр хамгийн гол нь энэ асуудлыг юу хүсэж байгаа,
юу хийхийг хүсэж байгаа, юу мөрөөдж байгаа, харилцаанаас юу хүсэж байгаа, яагаад ингэж байгаа, өөрийгөө ер нь бол эхэлж ойлгосны дараа бүх юм тодорхой болно гэж гарч ирж байна. Тэгэхээр мэдээж хэрэг шагналууд бол маш гоё шагналууд байна. Өөрийнхөө юу хийхийг ойлгоно гэдэг бол түүнийхээ дагуу хүсэл эрмэлзэлтэй болох, бадрах энэ болгон ч амар амьдралыг амттай болгох боломж ахгүй юу. Тэгэхээр өөрийгөө илүү ойлгоосой гэж би хүсэж байна. Тэгээд гоё уншлага боллоо. 3 дугаар группийнхэндээ амжилт хүсье.